JCI Progress салбар байгууллагаас 2026 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж байна. Эдүү линк төсөл. JCI Progress салбар байгууллагаас олон улсын судалгааны байгууллага болон тэдгээрийн хамтран ажилладаг ихтэй сургуульд Монгол оюутнуудыг сургаж, мэдлэгийн түвшин, судалгааны чадварыг нь дээшлүүлэх зорилгоор жил бүр нэг Монгол оюутныг бүгд найрамдах Солонгос улсад шинжлэх ухааны технологийн судалгааны институтын магистрийн түвшний 100% тэтгэлэгт хамруулах эдүү линк төслийг хэрэгжүүлж байна. За манай JCI Progress байгууллагаас одоо 2026 онд төслүүд дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа үүний нэг төсөл нь эдүү линк байгаа. Энэ төсөл маань өөрөө боловсролын одоо төсөл гэж яригдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо Монгол улсад сурч байгаа магистрийн түвшний одоо оюутнуудад илүү хамааралтай. За энэ төслөөрөө бид нэр одоо ямар одоо зорилт үр дүнг одоо бий болохоор зорж байгаа юм бэ гэхээр Монгол улсынхаа шинжлэх ухааны технологийн салбарт одоо мэрэгсэн чадварлаг боловсон хүчнийг одоо бэлдэх зорилготой. Уг төслийг JCI Progress салбар байгууллага нь JCI Wonju бүгд найрамдах Солонгос улсын шинжлэх ухааны технологийн судалгааны институттай хамтран хэрэгжүүлэх болно. Төслийн сонгон шалгаруулалт 2026 оны 2-оос 3 дугаар сард явагдах бөгөөд шалгарсан оюутан 2026 оны 8 дугаар сараас 38 мянган Америк долларын тэтгэлэг авч бүгд найрамдах Солонгос улсын шинжлэх ухааны технологийн судалгааны институтэд суралцаж эхлэх юм. Бүгд найрамдах Солонгос улсын одоо KAIST буюу шинжлэх ухааны техникийн одоо институт заажив. Энээс нь тастай явчих. Бүгд найрамдах Солонгос улсын одоо KAIST буюу шинжлэх ухааны технологийн хүрээлэн манай одоо эрчтүүлсэн харилцаатай Wonju салбар байгууллага мөн AgroCity одоо тусгай бүстэй ингээ хамтарсан байдлаар хэрэгжүүлж байгаа төсөл байгаа. Тэгээд эдгээр одоо боловсон хүчнийг яаж бэлтгэх юм бэ гэхээр энэ төслийнхаа хүрээнд бид нэр 100% тэтгэлэг олгоод тухайн одоо оюутныг бүгд найрамдах Солонгос улсын одоо KAIST-ийн тэтгэлэгт хамруулснаар эргээд Монгол улсын AgroCity тусгай бүс болон одоо яг шинжлэх ухааны технологийн салбарт хэрэгтэй мэргэжилтнийг бэлдэж өгөөрэй нийгэмд өөрсдөө гэсэн тодорхой хувь нэмрийг оруулах зорилготой. За бид нар бол яг энэ төслийг нэг удаагийн шинжтэйгээр харахгүй байгаа. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд үргэлжлэх байдлаар жил бүр нэг оюутан гэсэн одоо ийм зорилтыг төвшүүлж ажиллахаар байна. Тэгээ сонгож лагруулалтын тухайд гэх юм бол хоёр одоо үе шатаар сонгож лагруулалт явагдана. Эхний үе шат буюу одоо анкет авах, тэндээс одоо шаардлагатай эсээг одоо аваад тэндээсээ хоёр дахь үе шатны буюу ярьцлагын одоо шалгаруулалтаар эцсийн одоо сонгож лагруулалтанд тэнцсэн оролцогчийг одоо сонгохоор бид нэр эхний байдлаар урьдчилсан байдлаар төлөвлөгөө гаргаж явж байна. Эдүү линк төслийн хүрээнд 2024 онд JCI Progress болон JCI Wonju салбар байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж 2025 онд бүгд найрамдах Солонгос улсын Хаалла их сургуультай хамтран ажиллах хэлэлцээр хийгдсэн бол 2025 оны 11 сард талуудын хамтын ажиллагаа төслийн загварыг JCI Progress салбар байгууллагын удирдлагын багийн хурлаар батлуулж бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. JCI байгууллага бол өөрөө одоо дэлхийн бусад улс орнуудын одоо JCI байгууллагатайгаа ирчдүүлсэн одоо ийм хамтын ажиллагааг одоо хөгжүүлдэг. Үүнийхээ үр дүнд бид нэр sistership салбар буюу Wonju салбар байгууллагатайгаа хамтраад энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон. Wonju салбар байгууллага маань бүгд найрамдах Солонгос улсын Wonju хотод одоо байрладаг ийм салбар байгууллага. Тийм учраас бид нэр хамгийн түрүүнд яг эдүү линк төслийнхаа эхний одоо энэ хэрэгжилтийг бүгд найрамдах Солонгос улсаас та хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Магадгүй дараагийн жилүүдэд илүү өргөн цар хүрээнд яваад бусад гадаад улсад оюутан сурах замаар энэ төслөө өргөжүүлэх бас бидний гэгээлэг хүсэл тэмүүлэлтэй байгаа. Эдүү линк төсөл